бид нэр одоо хүн болж төрөөд ингээд амьдарч байгаа хугацаанд мэдхгүйгээр маш олон хүнээс бид нар тусламж авсан байдаг. Ер нь би бол тэгж итгэдэг. Яг одоо бас тусламж хэрэгтэй байгаа. Нийгмийн хэсгүүд одоо ер нь байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол чадлаараа ер нь бол тусалж яах нь бол бас эргүүлээд одоо өөрийн ч мэдлгүйгээр хүртсэн те буян заяагаа эргүүлээд хүмүүст бас ингээд дамжуулах одоо эргэх холбоо юм болов уу гэж боддیں۔ За сайн байцгаана уу, намайг Батцэнгэлийн Батэлэг гэдэг UB Comedy Club-ийн үүсгэн байгуулагч. UB Comedy Club маань бол яг Монголд ганцаарчилсан аман шог төрлийн тоглолтуудыг зохион байгуулдаг, уран бүтээлчдийг хөгжүүлдэг юм клуб байнамаа. За 2014 онд UB Comedy Club анх үүсгэхээс өмнө би өсвөр наснда барууны ийм одоо хошин шогийн stand-up comedy гэх төрлийн уран бүтээлчдийг их үзэх дуртай байсан. Тэгээд YouTube болон интернетээр бол бичлэгүүдийг олж үздэг байсан. Тэгээд 2013 онд анх Америк нэгдсэн улсад аав ээжтэйгээ аялаад тэгээд stand-up comedy клубд нь очиж тоглолтыг нь амьдаар үзээд тэгээд Монголд бас энийг хийж болох юм байна. Би өөрөө бас яг энэ тоглолтыг ийм төрлийн хошин шогийг Монголд бас байгаасаа гэж хүсдэг байсан болохоор яагаад би өөрөө оролдоод үзэж болохгүй гэж бодоод 2014 онд анх хошин шогийн нээлттэй микрофоны үдшүүд гэж зохион байгуулж эхэлсэн. Тэгээд тэр цагаас хойш бол тасралтгүй 12 жил үйл ажиллагаа явуулж байна. За stand-up comedy нь бол яг онцлог нь бол тайзан дээр ганцаараа ярьдаг. Тэгээ ямар нэгэн дүрд орлогоогоор шууд үзэгчдтэйгээ харилцаж ярьдагаараа онцлогтой. Тэгээд ер нь бол өөртөө байгаа бүх боломжоо ашиглаад үзэгчдийг инээлгэх нь бол хамгийн ихний зорилго. За тэгээ үзэгчтэй инээлгээд сурчих юм бол дараагийн алхам бол яг юу ярьж инээлэх үү? За тэр инээ дээр дамжуулж ямар санааг хүргэх үү? Одоо хоёр дахь зорилго байдаг. Тэгэхээр бүр эртний грекэд анх комеди, трагеди гэдэг театрын урлаг үүсэж явах төртөл анхны хошин шогийн жүжигүүд бол дандаа тухайн үеийнхээ улс төрийн байдал, нийгмийн байдлыг бол шүүмжилж, хошигнож, шоолж эхэлж исэн. Тэгэхээр хошигнол бол өөрөө эмгэнэл байдаг, эмзэглэл байдаг. Тэгэхээр нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа, за гажаад байгаа энэ бүх үзэгдэл за болон хувь хүний дотор болж байгаа яг тэр өөрийгөө бас шүүмжилж, бас шоолж, инээлгдгээрээ бас онцлогтой байдаг. Анх бол бид нар тийм газар байгаагүй. Би өөрөө хөшгөө одоо ингээд микрофонтойгоо өөргөвчөндөө өөрөөд ингээд хүүхдийн зуугаар Улаанбаатарын одоо уушин газруудаар одоо тэнмэл байдлаар явдаг байсан. Тэгээд тэр үед бол одоо хамгийн чухал зорилт маань бол өөрсдийн гэсэн яг юм тогтсон клубтэй олон нийтэд одоо хөлөнд ширхэгдсэн юм газартай болохыг зорддог байсан. За тэр газартай бол 17, 18 онд болсон байгаа UB Comedy Club гэдэг одоо та бидний энд сууж байгаа газар. За бид бүхэн эхэлсэн цагаасаа хойш технологийн шийдлүүдийг ашиглаж эхэлсэн. За хамгийн нэгдүгээрт бол мэдээж нийгмийн сүлжээ байна. Монголчууд бол одоо ухаалаг утас нэвтрэлтээрээ бараг Аазда тэргүүлдэг үзэгчдтэй, одоо хэрэглэгчдтэй бол захимаар тасалбараа худалдаалдаг, захимаар өөрсдийн уран бүтээлүүдийг бас худалдаалдаг, үзүүлдэг. За мөн манай клуб дээр ирээд яг тоглолт үзэж явах үеэр та бүхэн маань манай ширээн дээр бол яг энэ QR меню байгаа. Тэр менюгээр ороод зөөгч дуудах шаардлагагүй, одоо хэнийг нэг эрхийг хүлээх шаардлагагүйгээр шууд захиалгаа өгөөд одоо шар аргаа ч юм уу те хоолоор бас үйлчлэх боломжтой. За тэгээд хамгийн гол нь тасалбар авах, контент худалдаа авах, бараа бүтээгдэхүүн худалдаа авахд бол бид нэр QPay төлбөрөө бас хийх боломжийг одоо олгодог. За QPay бол угаасаа та бүхэн мэдж байгаа те төлбөрийн маш одоо хялбар ухаалаг шийдэл байгаа. Тэгээ анх бол би бас QPay гэдэг компани дөнгөж үүсэж ах үед нь бас очиж бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулж ирсэн. Түүнээс одоо хойш бол QPay бол бүх банкны аппликейшнуудад нэвтэрсэн. Бид нар одоо ингээд дансны дугаарыг ингээд гараараа оруулаад маш их цаг хугацаа алддаг. Тэгэхгүй шууд QPay-ээр бид нар цаг хэмнэж одоо хялбар төлбөрийн шийдлүүдийг хийх боломжтой байдаг. Тэгэд энэ шийдлүүд бол манай клубын тасалбар авах ч гэдэг юм уу, бараа бүтээгдэхүүн, уран бүтээлийг худалдаа авахд бол орсон нэвтэрсэн байдаг. Тийм болохоор бид нар үйлчлэгч нартаа амар хялбар аргаар үйлчлэх боломжтой болсон байгаа. За ингээд Q Fund төслийн хүрээнд надад одоо нийгэмдээ юм сайн сайхан үйл ажиллагааг санхүүжүүлэх юм гоё санаачлага одоо санал тавьсан байгаа. Тэгэд би бол маш
баяртайгаар хүлээж авсан. Тэгээ миний хувьд бол одоо ийм сайн сайхан зүйлс олон хүнд хүртээмжтэй, олон хүнд мэдрэгдээсэй гэж хүсдэг. Тэгээ тэр ч утгаараа бас одоо бас өөртөө хувийн амьдралдаа одоо нэг сайхан тийм дурсамжтай холбоотой нэгэн газар гэвэл одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, одоо бидний сайн мэдэх эхнэлхас эмнэлэг бол одоо миний анх аав болсон газар. Миний одоо 3 хүүхдийн 2 нь тэнд төрсөн. Эхнэлхас эмнэлэгтээ би эргээд ямар нэгэн байдлаар талархал илэрхийлэх юмсан, эргүүлээд юм өгөх юмсан гэж бас бодож явдаг байсан. Тэгээд Q Fund төслийн ачаар би ингээд энийг хийх боломжтой болж байгаа. Тэгээд та бидний одоо сайн мэдэх эхнэлхас бол маш олон хүмүүст үйлчилдэг. Жилд 315 мянган их хүүхэд, эмэгтэйчүүд үйлчилдэг юм билээ. Тэгээд жилд бол 30 мянга гаруй эмэгтэйчүүд хүүхдүүд хэвтэж эмчлүүлдэг. Тэгээд өдөрт бол бараг 1200 гаруй хүмүүс үйлчлүүлдэг юм билээ. Тэгээд маш одоо ачаалттай, одоо тэнд ажилладаг хүмүүс бол Монголын хамгийн шилдэг эмчнэр байдаг. Тэгэхээр би эргүүлээд одоо энэ сайхан байгууллагатаа за тэр орчинд нь бас нэмэр болох юмсан гэж одоо хүссэн байгаа. Тэгээд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ жил шинээр байгуулагдж байгаа хүүхдийн мэдрэлийн мэс заслын одоо тасагт одоо санхүүжилт өгөхөр болж байгаа. За тэгээд энэ болохоор Монголд 12 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Тэрний одоо 6 мянга нь бол одоо юм саажилт буюу асаргаанд байдаг юм хүүхдүүд байдаг юм билээ. Тэгэхээр энэ хүүхдүүдийн одоо мэс засал, за сэргээн засах, мөн ар гэр одоо асран хамгаалагч нарын сэтгэл засал, цаашаага соён гэгэрүүлэх одоо ийм чиглэлийн ийм тасаг байгуулагдж байгаа. Шинээр байгуулагдж байгаа энэ тасагт бид нар Q Fund төслөөс санхүүжилт өгөхөр болж байгаа. Орчны тогтчлт болон одоо энэ шаардлагатай одоо зүйлүүдэд нь бол ингээд санхүүжилт өгч байгаа. За тэгэхээр Q Fund төсөл маань 2025 оны 11 сарын 16-наас 11 сарын 30-ны хооронд нийт 14 хоногийн турш явагдах болно. Тэгэхээр энэ 14 хоногийн турш Монгол даяар QP-ээр дамжуулж төлбөр тооцоо хийж байгаа гүйлгээ болгоноос Q Fund төсөл рүү 4 төгрөг урамшуулал болон одоо хоримтлагдана. Яг хэрэглэгч талаасаа биш, QP компани энийг санхүүжүүлж байгаа. Сайн үсэд зориулагдж байгаа гэж ойлгоорой. Тэгээд дээрэс нь та бүхэн маань QP эцгийн мэн вебсайт руу ороод яг хэдий орчим мөнгөн дүн одоо хоримтлагдж байгааг цаг, минут, секунд болгоноор нь хянах боломжтой. Тэгэхээр та бүхэн маань гүйлгээгээ QP-ээр энэ хугацаанд сайн хийгээрэй гэж уриалмаар байна.